Дээшээ босоо бичихтэй, дэлхийг эзэгэнсэн түүхтэй, харийнханд байхгүй баялагтай, халахын сайхан нутагтай. Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчтэй. Би яг одоо бүгд найрамдах Солонгос улсын Сөүл хотод буй үндэсний төв музей дээр хүрэлцэн ирсэн байна. За энд ирсэн шалтгаан нь юу вэ гэхээр миний ард харагдаж буй хааны эзэнт гүрэн Монгол гэсэн энэхүү сэдвтэ өдөрлөг бол үзэсгэлэн явагдаж байна. За яагаад ирсэн бэ гэхээр Солонгос болон Монгол эрдэмтэн судлаачид маань хамтраад энэхүү үзэсгэлэн бол зохион байгуулж байгаа юм байна. Тэгэхээр Монгол Солонгост буй тэрхүү гайхалтай Монголын өв соёл уламжлалыг харуулсан үзмэр дурсгалууд бол Монголоос одоо зөөвөрлөгдөж энэхүү өдөрлөгт зориулагдсан ирсэн байгаамаа. Өөрийнхөө төгс соёлоор бахархах тэрхүү гайхалтай мөчийг бас та бүхэндээ олгож байна. Ингээд бүгдээрээ үзэсгэлэнгээс бэлтгэн хүргэсэн сурвалжлага бичлэгийг хүлээн авч үзцгээе. За яг одоо үзэсгэлэн болж буй газар дээрээ ирсэн байна. Тэгэхээр энэхүү үзэсгэлэн зохион байгуулж байгаа эрхэм хүнтэй би яг одоо уулзаад байна. Сайн байна уу та? Манай үзэгчдэд бас өөрийгөө танилцуулахгүй юу? Намайг Бүнчисрэн гэдэг шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэнгийн археологийн судалгааны төвийн эдэмшлийн тэргуулах ажилтан доктор профессор хүн байна. Бид Монгол Солонгосын үндэсний музейтэй хамтраад Монголын шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэн, Монголын үндэсний музей, Богд хааны ордон музейгээс хамтарч Монголын тал нутаг ба эзэнт гүрэн гэсэн үзэсгэлэн зохион байгуулж байна. Үзэсгэлэн бол Монгол Солонгосын эрдэмтний хамтын ажиллагаа буюу Монсол төслийн 20 жилийн үед зориулж зохион байгуулагдаж байгаа. Нийтдээ 500 гаруй олдроо ирснээс 16 орчим нь Монголын түүх соёлын хосгүй үнд дурсгалд тооцогдсон олдрууд ирсэн байгаа. Үзэсгэлэн ингээд үндсэндээ 2 сар орчим ажиллаж байна. Үзэсгэлэнд ирсэн олдор хэрэглэдэг бол Монголын түүхийн хамгийн анхны үеэс одоо өөрөөр хэлбэл Монгол нутгаар хүн амьдарч эхэлсэн хугацаа үеэс эхлээд 20 дугаар зууны их үе хүртэлх олдор хэлэлтүүд бол агуулсан байгаа. Энд зөвхөн Монголын гэлтгүү мөн Солонгосын үндэсний музейгээс Солонгосын бус музейнуудаас үзмүүд бас оролцсон дараа онцлог болж байгаа юм аа. За одоо ингээд үзлэнээр танилцсан байна та. За ингээд одоо бүгдээрээ нэг хүрчлэн ямар үзэсгэлэнгүүд тавигдсан байна. Мөн Монголоос ямар одоо үзүүрүүд зөөвөрлөгдөж ирсэн бэ гэдгийг бүгдээрээ тайлбартай хамтдаа ингээд сонсцгоё. Нах бол одоо нэгдүгээр талхан бас Солонгост өөрийнх нь зохион байгуулж байгаа орн тийм үү. Хоёрдугаар талхан бол Монголын олдор хэлтгүүнээ гаргаж байгаа. Тэгээд англи хэл дээр бол одоо дэлхийн хүмүүсийн дэлхийн аялал жуулчлал маш их байна. Тэгээд бол зөвхөн англиар ярьдаг хэлтгүүгээр англи хэлтэй хүмүүс маш ихээр ирж үзэж байна. Хятад Японы хувьд бол энэ бол аялал жуулчлал энэ ч маш ихээр ирж ажиллаж байна. Үзэсгэлэнгийн тухайд би танд түрүүн хэлсэн хааны эзэнт гүрэн Монгол гэдэг тусгай үзэсгэлэн энэ бол Монсол төслийн 20 жилийн ой зориулсан зохион байгуулагдаж байгаа. 500 орчим олдроо ирснээс 16 нь бол улсын түүх соёлын хосгүй үнэт олдрууд байгаа юм аа. Мэдээж Солонгос улсад бол зуны уйлралд жуулчид бол маш их ирдэг шүү дээ тийм ээ гадна дотноос. Тэгвэл одоогийн байдлаар таны харахад ямар улсаас яг энэхүү музейг маань зорин ирж үзсэн байна вэ? За яг одоо манай мэрэгжлийн тийм ээ түүх археолог угсаатны зүүн чиглэлийн судлаачид бол Японоос ирж байна, Тайванаас ирж үзэж байна, Хятадаас ирж үзэж байна. Японы угсаатны зүүн музейн захирал нь ирж үзээд энэ үзэсгэлэнд бол зарим олдрууд гарсан шинэ тавигдсанууд би өмнө үзээгүй байна. Монгол ирэхдээ үзээгүй юм байна. Үүн болохоор энэ үзэсгэлэн Японы угсаатны зүүн музейд гаргаж болох уу гэсэн тийм хүсэлтийг бол тавьсан. Энэ бол Монгол судлаач эмэгтэй байгаа. Баярлалаа. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр нэг үйл ажиллагааны ард мэдээж дахин одоо сайхан саналууд үйл ажиллагаанууд бас араасаа явагдах нь байхан тийм ээ. За яг ингээд үүдээр нь ороод ирэнгүүт ямар одоо үзмрээр эхэлж байгаа вэ? Ухтаж байгаа вэ? Би одоо Монгол улсад хүн амьдарч эхэлсэн хугацааг бол 800 мянган жил гэдэг. Монгол улсын 5 бот аль биесны түүхэн дээр энэ бол яг тухайн үед бидний 5 бот түүхийг зохиож явах үед бидэнд байсан мэдээлэл бол 800 мянган жил байлаа. Одоо бол харин сая жил болчиход байгаа. Ингээд цагаан агуун чулуун засгийн дуршлуудаас эхлүүлээд 3000 жил хүртэлх чулуун засгийн үеийн шинэ чулуун засгийн үеийн дуршлууд бол энэ хэсэгт харагдаж байна. За яг одоо энэ шилэн оргонд жишээлбэл хэдэн одоо үзмөрүүд байгаа вэ?
Одоо нэг бүгдийн чулуун засаг болгоно тоолно гэж жоохон төвхтэй. Одоо ингээд зөвхөн тэрний нэгсэлх юм бол 800 мянгаас 100 мянга хүртэлх жилийнх нь тийм үү? Яг ингээд одоо эхний нэгсэлтэй дараагийнхтай нь болох юм бол тийм 100-аас болох юм бол 40 мянга. Тэгээд одоо түүнээс ингээд хойшлоод ингээд тийшээ одоо тэгэхээр шинэ чулуун засаг уйлаад хамаагүй наашлах 3000 жилийн үед холбогдчихлээ. Мэдээж энэ түүхийн дурсгалт тийм ээ зүйлс ингээд зөөрлөж явна гэдэг бол үнэхээр амаргүй зүйл ах тийм ээ. За энэ тал дээр бас хэрхэн яаж баг маань ажиллава? Энийг болох юм бол зөөврөл тээвэрлэлтийн асуудлыг бол бүрэн юм бол бэхлэгээний асуудлууд нэг бол одоо дэлхийд гадны үзэгмөрүүдийг авчирдаг Солонгосын Домбу гэсэн компани гүйцэтгэсэн бүх бэхлэгээ одоо сав баглаа бодлын асуудал ажлын ачаа тээвэрлэлтийг бол Carrier компани гүйцэтгэсэн. Тэгээд манайхаас бол тусгай хүмүүс бол зөвхтөө ирээд олдруу хэлтгүүний энэ хөлөөлөж өгчөөд тэгээ үзэсгэлэнгийн нээлтэнд оролцоод буцаасан. Би одоо байж байгаад 17-нд үзэсгэлэн дуусгаад 18-ны онгоцоор буцна надтай зөрөөд Монголоос нэг олдруу хэлтгүүндээ хүлээж авах нь бол ирэх ёстой. Бас Домбугийн гүйцэтгэн бэхлэх хамгаалалт. За ингээд дараагийн үзмэрийг үзэж сонирхоо. Эхний хүмүүс хүрэл зэвсгийн үеийн хүмүүс хүрэл бад түрүү төмрийн үеийн хүмүүсийн хэрэглэж байсан олдруулалт гарч ирж байна. Ингээд хүрэл тоогоо 3 одоо зомбон тоогоо эднэр болгон энэ болгон бол Архангай аймгаас олдсон тоогоо байна. За одоо тэр сүүл хоёр доор байгаа хоёр тоогоо бол Сэлэнг аймгийн Хөдөр сумаас 2 жилийн өмнө олдсон. За тэгээд дээдлэлт нь хүмүүс тэр хүрэл хутганы чулуун хив байна. Хүрлээ хайлуулж байсан чулуун шанган байна. За дараагийн хатлан хэдэн онд хийгдсэн гэж одоо онцгой байна. Энэ болох юм бол одоогоос хүрэл засгийн үе гэдэг маань одоогоос 4000 орчим цэнтртэй гэсэн. Одоогоос шүү дээ. Өнөөдрөөс Монгол улсад хийгдсэн. За ингээд дараагийн үзмэр нь яа? Энэ одоо болох юм бол та бүхэн Пазирикийн алдартай булчны цэвдгийн булчнаас гарсан олдруудыг харж байна. Энэ болох юм бол олон гүүрийн гол гэж 2006 онд бол Баяуулгын аймгийн Улаан хос сумын нутагт малтан судалсан дурчлаас илрүүлэн олсон морины чимэглэл. Тэрэнд болох юм бол 2 морь байсан. Моринууд нь чимэглэл иж бүрэн чимэглэлтэй. Тэгээд энэ дурсгал 2006 оны дэлхийн шилдэг 10 нээлтийн нэгээр нь зарлагдсан. Энэ бол малтан судалгааны нэг ажлыг бол академич доктор профессор Цэвэндарч Монголын талаас Орсын талаас Орос улбаны талаас болох юм бол академич Молод Сергей Иван Вячеслав Иванович Молодин Германы талаас бол Парцангар гэсэн 3 талын хамтарсан судалгааны ажлын үр дүнд бол малтан судалсан 2006 оныхон дэлхийн шилдэг 10 нээлтийн нэгд багтсан. Энэ зүг олдсон олдруудыг л одоо энэчээс үзцгээе. Энэ сая хийцэн мотор ингээд хийгээд сэлбэрлсэн байх шээсэн тий. Гэтэл ийм удаан бас хадгалагдаж чивдэг байсан. Мөсөн дотор мөсний яг мөсөн дээр хөлдөө газар байсан. Тэгэхээр магадгүй бид нараас их хацтай байна шүү дээ тийм ээ. Энэ яг зүгээр яг энэ төрлийн бошол Пазирик үеийн дурсгал гэдэг зөвхөн манайд ч байдаггүй уулын Алтай Казахстан зэрэг газрууд байгаа. Дараагийн олдвор маань одоо саяны тэр нөгөө бид нар ярьсан 2006 оны шилдэг 10 олдвортой олдсон олдрууд дотор энэ хутгнууд байна. Модон хуйтай тахилын жижигдэр хутгнууд энэ бол орж ирж байна. За тэгээд дараад нь болох юм бол тэр ном сум. Тэгээд тэр бамбай. Модон бамбай. Тэгээд тэр дээдлийнх нь болох юм бол юу байлаа хүрэл байлаа зэт цаатал харагдаж байгаа. Манай Эрдэмтэн судлаачдын таамаглалаараа хэдэн жилийн өмнөх үйлдвэрлэгдэж одоо хийгдсэн. Энэ таамаглалаар биш энэ батлагдсан онцгтой. Одоогоос 2500 жилийн тэртээ. 2500 жил. За тэгээд эдгээр болох юм бол бус нь яг өөр дурс газаас олдсон. Одоо бид нар саяны буушныхаа олдруудны нэг мөсн гүйцээч. За одоо тэгвэл яг саяны буушны үзмөрүүд бол үргэлжлээ танилцуулагдаж байна тий. Саяны буушнаас болох юм бол юунаас нь занданшуулсан хүн гарсан. Модон бунхантай бунхан дотроо болох юм бол хажуугаараа хийгдсэн тэр баатар цэрэг дайчаар байсан тэр нь болох юм бол энэ гуталтай дээлтэй энэ өмдтэй тэгээ малгайтай иж бүрэн хувцас сэргэлтэй байлдааныхын зэвсгэлүүд хэрэглүүд нь тэнцээ байна. За тэгээд зөвхөн байлдааны хэрэглээсээ гадна тэр хүнд бол бас өөрийн аяг тавгнууд нь баас аамд хүртэл цогтой байсан байгаа. За тэр Пазирикийн буушнаар олдсон малгайг бол яг ийм малгайуд өмссөн байсан. Тэгээд тэр нь сэргээсэн байгаа байдалтай. 2005 жил 500 жил тэгтээ.
Гэхдээ энэ үзмөрүүд бол ер нь яг шинээрээ шахав тийм ээ. Бараг одоо илэгдсэн байдал нь ингээд баг яг хадгалагдсан байна. Энэ хүмүүс сэргэн засварлсан л та. Тийм бид нар Орос улбаны улсад болон Герман холбооны үгнэлт Герман улсын лабораториуд илгээж сэргэн засварлсан байгаа. Новосибирскт гол засварлал хийсэн. Одоо жишээлбэл энэ дээр л шүү дээ. Энэ дээр л хам бол хоньны арьс байгаа, булганы арьс байгаа, юуны халууны арьс бий. Одоо 2-3 метртэй үнэ. Үгүй яг тэ зүгээр яг өмсгөл тэгэл ингээд чинь нэг имэйл бокс имэйлний хоорондын боксондоо доошоо ингээд бокс хоошоо хаадаг байсан байдалтайгаар. Яг тухайн үеийн хүмүүс жоохон том л байсан л да. За энэ болсноос гарсан дараагийн амтнууд энэ шавар бар шав энэ хоёр жижиг тэгээд цаатлын үүснэ аяг байна. Өвш ясаар хийсэн аяг байна. Энэ одоо яг нэг хүний л эдэлж хэрэглэж байсан эд зүйлс гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр маш одоо том олдор гэж ойлгож болох нь шүү дээ тийм ээ. Энэ болох юм бол энэ чутгаараа болох юм бол 2000 дэлхийн 2006 оны археологийн шилдэг 10 нээлттэй болсон. Бараг энэ хүний одоо олдурыг нэг одоо өдөрлөг тийм ээ магадгүй нэг ингээд одоо музейн үзэсгэлэн болгоод гаргахад одоо маш том бүтээл ахна шүү дээ тийм ээ. Гэтэ энэ зарим юмуд нэрэг шүү дээ. Хэрвээ дүнзэн авсан гэдэг авчирсан байсан, бүгний авчирсан болсон хамаагүй том юм болно шүү дээ. Тийм байна. За одоо хоёлаа ямар үзмэрийг үзэх вэ? Энэ бол хүрэл зэсгийн үеийн дуулгыг харуулж байна. Энэ болох юм бол 1995-96 оны үед олдсон. Энэ бол яг энэ дуулал 3 ширхгүүд олдоод байгаа. Энэ бол булганы хотог өндөр сумын нутаг, эгийн голын сав нутгаас олдсон дуулга. Энэ бол яг хүрэл зэсгийн үед бол хүмүүс лодоо өмсөв байжээ гэсэн. За яг одоо зарим судлаачид бол янз янзаар бичтгэлтэй энэ бол яг Эрдэнэтийн засаг хийсэн байна ч гэсэн дүгнэлтүүдийг гаргасан байдаг. Гэтэ яг баталгаатай эцэг нөхөлтөд бас жоохон төвхтэй. Ер нь ингээд үзмэрийг алдартай бизнес юм бол энэ баатрын маань хүзүүндээ зөөж явсан титэн байна. Хүзүүний чимэл. Энэ хоёр моётой хараатан ингээ хоорондоо зөрчихсөн байгаа байдалтайгаар. Энэ юу вэ? Титэн хүзүүндээ зөөдөг хоолонд зөөдөг. хүзүүний титэн. Эрэгтэй баатар. Ямар дурчтай вэ? Чамайг нь мэдхгүй байна. Энэ одоо дүрс нь юуны дүрс вэ? Энэ амтны дүрс. Хоёр араатан байгаа ч тийм. За энэ болох юм бол хүрлийн үеэс олгосон хүрэл зэсгийн үеийн үед холбогдох олдор хэрэглэх төврээр болон янз бүрийн байдлаар олдсон. Тэгээ ихэвчлэн болох юм бол ингээд зүүдэг байсан болов уу гэж таамаглаж байгаа. За яг ингээд танхимын голд бас Монгол гэрийн ингээд уламжлалыг Одоо яг энэ сан бол хаан туурай үеэс эхлээд ингээд эзэнт гүрний систем шилжижээ гэсэн байдлаар одоо бид нар бол хүннүү гүрний үеийн олдруудлаа ороод эхэлж байна л да. Энэ тал нутаг дээр болох юм бол эртний нүүдэлч дотроос бол хамгийн анхны өөрийн эзэнт гүрний улсаа төрт улсаа байгуулсан улс бол хүннүү гүрэн. Тийм ч учраас манай наадмын дээр болох юм бол бөхөө цоллох, морины цол дуудах хэдэд бол төрт улс үлснээ 2227 гэдээ яваад байдаг шүү дээ. За энэ болох юм бол морины эдлүүд. За яг юу Амгай зуузаа тэгээд ингээд нөгөө духовч. Тэр цаатлах болох юм бол тэрэгний эдлэл одоо за энэ тэргэндээ та нар ингээд хардаа. Энэ тэрэг ингээд байгаа. За хүннүүгийн язгууртны буснаас олдсон тэрэгний юмуд. Одоо энэ болох юм бол цагийн бид нар чинь болох юм бол тэрэгнийх нь ар юунууд дугуйнууд нь бэхэж байгаа. Тэгээ энэ болох юм бол амтны эртний энэ амтны дүрст хийсэр амтны тийм одоо уником гэж яддаг шүү дээ. Тэрийг дүрслээд тэгэхээр эдэн болох юм бол энэ хүмүүлд ингээд байж зүйлтэй. За тэгээд тэр цаатлууд нь болох юм бол товруунууд нь болох юм бол энэ юунаас ингээд хүмүүлдрүүнд ингээд ороод тэгээд юунд хазаарийн чимэглүүд нь түрүүний тэр нөгөө гайхаад гэсэн тэр духууч чинь тэр байна. Тэр нь болох юм бол мориныхон туханд зүйлтэй байна. Энэ наатлын дээдлэлт байгаа эдэр болох юм энэ зоонтог биш дээдлийнх нь хаалт сүдрвч энийх нь болох юм бол чимэглүүд нь энэ томууд нь энэ жижигүүд нь наадвалч нь болох юм бол бүгд мөнгөөр хийгээд алтцсан зарим нь болох юм бол хөрлөөр хийгээд алтцсан энэ Архангай аймгийн голмод Төв аймгийн ноён улаас л олдсон юм байна туршлуудаа
манай яг Монголдо бол эдгээр үзмөрүүд манай аль музейд тавигдсан бэ? Үндэсний музейд байгаа. Гэтэ болох юм бол яг энэ сүүлийн энэ олдрууд бол манай шинжлэх ухааны академийн түүх археологоор бол ингээд сайн хүмүүст байрлагтай. За хөнөөгийн үед бол зөвхөн Монгол нутаг дээр хүмүүс амьдарч байгаагүй бас бус орнуудаас худалдаа хийлний соёлын аягүй том солилцоотой байсан. За үүнийг илтгэх дуршил энэ 2006-2011 онд ноён уулан малтсан буушнаас олж илрүүлсэн байна. За энэ бид нарт энэ бас улсын түүх соёлын хосгүй үнэтэй бүртгэгдсэн дуршил эртний Грек-Ромын нөгөө Зевс бурхан чинь бидний байгаа дурш. Грек-Ромоос Монголд ирсэн байжээ гэж үздэг. Манай ноён уулаас олцсон. За энэ болох юм бол хүн дүрсэлсэн баруун цэргүүдийг боллоо ингээд баруун шаараж авч байгаа юм дүрсэлсэн энэ бол бас сэлэн мэдэртэй байгааз. Энэ бол бас ноён уулаас 2011 оны малтцлагаараа илэн олцсон хэвсээ. Энэ бол хэвс. Тийм хэвс гэж хэлж болно. Даавуу тэгээд энэ шив юугаар хийсэн. Гэтэ энэ болох юм бол шүү дээ Перс хэвс. Персээс юм Армениас дамжиж шаарч ирсэн. За энэ болох юм бол хөнөө хөрлийн төрөв төмрийн үеийн олдрол хэлтгүүд ингээд хүзүүний зөөлтөнд чимэглүүд байна. За янз бүрийн газраас олдсон байгаа малцлагын ажлын донд бол. За тэгээд яг цаан ч болох юм бол бүсний хөрөл болон алтан чимэглэл тоноглолууд байна. За тэгээд ясан эдлүүд байна. За тэгээд авсны алтан чимэглэлүүд байна. Тэгээд энэ болох юм бол өнгө уралд харгаа хийсэн хөнөөгийн үеийн дуршил бүсний чимэглэл бүсний голтой тэг гэж хэлдэг тийм ээ. За хөнөөчд болох юм бол ихтэйс нар сарыг бол дахин шүтдэг байжээ гэдэг нь баталгаа болсон гол модоос олцсон алтан нар сар тэгээд төмөрөөр хийсэн нар сар энэ бол авсны хайцгийн чимэглэл байгаа. Мэдээж түүхийн үнэт энэхүү дурсгал өвийг бол хадгалалт тал дээр бол яхаарахгүй манай Монголд бас их яригддаг асуудал байгаа тийм ээ. Тэгвэл одоо энэ хэрхэн шийдэгдэж байгаа вэ? Цаашид ер нь ямар одоо төлөвтэй байгаа вэ энэ хадгалтын тал дээр? Энэ жоохон төвхтэй. Бид нэр энэ тухайн асуудлыг болох юм бол танхимаас гарч шийдэхгүй бол ярилцахгүй болох байх тийм. Нэгдүгээр энэ ч болох юм бол гаднаас судлаа маш олон хүмүүс үзэж байна. Энэ тэгээд бас нэлээд гаргалгаа хэцүү төвхтэй асуудлыг бол асууж байна. Хүн болгон л ярьдаг л да. Түүх шалын дуршлагыг бол хадгалт хамгаалалт маш муу байна. Тийм ээ, хадгалт хамгаалалт маш муу байгаа нь музей байхгүй байгаа. Өнөөдөр болох юм бол улсын хэмжээнд ганцхан жинхэнэ музейн зориулалтаа хоёрхан байшин барилга байдаг. Нэг нь болох юм бол хуучин Ленин музей гэж одоо палеонтологийн музей болсон. Тэрнээс үлгэрүүлэн музей болсон. Нөгөөх нь болох юм бол хар хорин баригдсан. Эртний хар хорин гэсэн Японы санхүүжилтээр гаргасан музей. Энэ хоёр ерөөсөө музейн зориулалт. Бусд нь тийм биш. Тэгээд байгаа байшингууд маань байгалийн түүхийн музей маань байхгүй болчихсон. Үндэсний түүхийн музей маань багтаамж нөхөлтөл болсон. Бас өнөөдрийн үйл ажиллагаанаас гарч байгаа тэрхүү үр дүн төсвийг бас тэр үйл ажиллагаанд чиглүүлж одоо чиглүүлнэ гэсэн та яриа бас байсан шүү дээ тий. Тэр энэ тухайд нь хэлэхэд болох юм бол би ийм л юм хэлээ. Манайх айгүй олон удаа үзэсгэлэн гаргасан. Тэгээд тэр үзэсгэлэнгийн санхүүжилтээр үзэсгэлэнгийн яг төлбөр гэж тодорхой хэмжээний мөнгө манай улсад ирдэг л дээ. Тэгээд нөгөө үзэсгэлэнд олдроо төлөвлөлтөнд оролцсон байгууллагууд нөгөөх нь авна гэдэг. Харамсалтай нь нөгөө мөнгө нь төрийн сангийн дансанд ороод улсын нэгдсэн төсвүүдийг нь ороод тэгээд бидэрт юу ч ирдэггүй байхгүй. Тийм болохоор бид манай хүрээлэнгийн захирал доктор профессор Чулуун гэдэг байгаа. Тэрний идэвхтэй санаа ажиллагааны үр дүнд ер нь энэ үзмрийн төлбөрийг бэлэн мөнгөөр авах болёо. Харин тэрний оронд л бол үзмрүүдэд хорох хэрэгж авъя гэсэн санал тавьсан. Хорог маань бэлэн болцсон. Одоо хамгийн сүүлийн үеийн тохиолдол хамгаалалт бүхий гэрэлтүүлгийн системтэй тийм хорогнууд нийтдээ 6-7 хорог Солонгос үндэсний музей дээр хийгдсэн байгаа. Би өнгөрсөн 7 хоногт хүлээж авсан. Нууцлын мэднэ. Бас их гахалтай мэдээ шүү дээ тийм ээ. Энэ болох юм бол Архангайн гол модноос олдсон хөлөг тоглоом. Шатрын үүсэл байж болно гэж үздэг.
Шатрын өмсөлийг Тий. хүннүү Одоо хэдэн жил юм бэ? Энэ одоо 2000 хэд оны боллоо. Энэ 2000 энэ 2001-2 оны үеийн болдог. Холбогдох он цаг нь болох нь маа 7 1-р зуунаас манай 1-р зуун. Одоогоос 2200 жил гэсэн үг. За энэ болох юм бол чулуу юу ясан зэвнүүд, төмөр зэвнүүд тэр сумныхын хоромсгон байна. ер нь хүннүү буюу алдууруудаас хамгийн их олддог зүйл нь юу вэ? Хамгийн их одоо олдцтой байдаг. Тэр байна. Тэр шавар баар самнууд. Шавар санаад. Тий. Нэрээ тийм нэ. Тэр энэ ном сумны янз бүрийн зэвнүүд байдаг. Одоо хүннүүнээр ягаад юм хүчтэй болсон бэ гэвэл энэ номондоо ясан наалт ашигласан байна. Тэгэхээр ясан наалт ашигласны үр дүнд ном сум нь маш хол явдаг, эрчтэй болж өгсөн. Тэгээд тийм болохоор ясан наалтыг хүннүүнээр хийгээд тэрний хүчинд бол хүнөө бол энэ том гүрний эзэнт хүнийг байгуулж чадсан юм аа гэж үзсэн. За энэ болох юм бол хүрэлт төмрийн үеийн хүннүүгийн үед холбогдох төмөр тулгнууд, баар самнууд. Тэгвэл эсэргээр хүннүүгийн үеийн алдууруудаас хамгийн одоо нандан тийм ээ ховор олдсон юу вэ? Тэр биш үү? Сая харсан тийм соёлын үед дэлхийн юунд Монгол улсын төрийн төгс сайдын онцгой хувьд багтж байгаа тэр төмөрд идэл байна. Байгаа байлгаа. За ингээд цар байна. Тэгээд баарнууд асуусан баарнууд чинь. Одоо болох юм бол би танад нэг хоёр сонин боор харуулъя. Энэ болох юм бол дэнгийн суурь. Гэрлийн дэм биш үү? Тэрнээс суурь. Хүннүүгийн үеийн алдуурууд ер нь манай улсаас гадна өөр ямар улсуудад бас хадгалагддаг бол? Өвөр Монгол хятад байна. Аха. Оршин нутагт Албан нутагт байна. Тэгээд Оромын нутаг хүртэлх нутагтар байгаа. Яг л юм бол Атила хаан ч тийшээ очисон шүү дээ. Тийш нь хүннүү гаралтай. Энэ болох юм бол Архангай аймгийн Тамирын улаан хөвшгүүдийн газраас олдсон. За энэ бол Бортхон бар. Нуруундаа үрж юм уу урдаа авч явахад зориулагдаад ингээд ёроол нь хажууд доороо угац. Тийм. Ус хийчихэд ингээд урдаа аваа юм хойно аваа явчихт. Энэ болох нь хос бар. Тэг. Хасаар бас Бэд энэ бол тийм. Дээрийн бар гэж хэлдэг юм шиг. Солонгос одоо эрдэмтэд Монголын алдууруудыг хараад атаархдаг болов. Зарим нэг нь бидний дотор үүссэн зарим олдруудыг бид нар Монгол Солонгосын хамтарсан төслийн хүрээнд малтан судалсан шүү дээ. Нэг хоёр талх юм бол энэ улсад нэнэн эртнээсээ ахуулаад хүннүүгийн үеэс эхлээд Монгол улстай харилцаа холбоотой байсан. Эднийд бас өөрсдөд нь болох юм бол яг үүнтэй төсөөтэй зарим олдрууд байдаг. Яг уу атархан гэдэг бол сонио асуудал л да. Олдор хэрэглэгдэхүүний хувьд үнэхээр шинжлэх ухааны төвшөндөө үнэтэй юм байна уу гэдэг чинь бас нэг одоо та нар ингээд энэ алтын эдлэг ингээ хараад бид нар л ч үнэхээр гайхамшигтай дэргээд байна шүү дээ. Чулуун засгийн судлаачид бид нар талах юм бол нийлхэг чулуу Монгол урд өмнө таарлаж байгааг цохилтын талбайтай ч юм уу цохилтоор хийгдсэн чулуун засаг байх юм бол энэ л бид нар бол алтаар нийлэхгүй л байна. За одоо ингээд хүнний дур хүннүү үе чинь л хамбал хятадын хан гурантай нэг үед байсан. Тэгээ тэр үе хангийн үе хүнүүгийн бушаас болсон хангийн дуршил хангийн үеийн холбоо дуршил хан гартал хийсэн хятадын гаралтай дуршлуу даа гэсэн. Одоо наашнл хам аяанууд байна. Тийм үү? Лакин тэгээд ороо ёроол дээр хят бичигдээд байна. За энэ болох юм бол хаштай. Буснаас болцсон. Энэ юу хэрэглэн бол юу вэ? Булшинд дагалдуулсан байгаа. Энэ бол тухайн үеийн хүмүүсийн зэрэг цол ялгааг бол гаргаж өгсөн байдаг. Энийг аль нутгаас авсан бол? Энэ харханган гол мод ноёуд байна тийм ээ авах. За энэ маань харагдаж байгаа. Энэ гүтсүүд тэр аяар энэ бол гох. Одоо нэг сумаа ном сумыг их хол явуулахын тулд байр таттай байсан гох. Энэ наан бол гүтс байна. Энэ бол 3 хөлт тоогоо трипод гэдэг нь бол маш алдартай. За энэ бол одоо Монгол Солонгосын хамтарсан Монсол төслийн хүрээнд сүүлийн 3 жил Гуадовд бол малцлагын ажил хийгдсэн. Тэмчээс олцсон олдруудынхаа дээж үзүүлж байгаа. Гуадов маань бол хүнүүгийн эртний хот болсон. За одоо бид нар яг энэ дараа бол хүнүүгийн эзэнт гүрний дараагийн томоохон Монгол нутгаар байсан улс бол Түргийн хаант улс. Түргийн хаант улс бол 2 хаант улс байсан. 1-р хаант, 2-р хаант улс. За одоо энэ болох бол Архангай аймгийн нутгаас олдсон. Одоо энэ Бэлгийн хааны цогцлбод дуусглаас бол
энэ ээж бүрэн алт мөнгөний эвдлийн тийм газрыг илрүүлэн олсон. Энэ одоо ийм бэлэгдэхгүйрээс бол хоёр шиг болсон. Нэг нь бол нэг галын улмаас бол танихгүй боллоо шатаж үгүй болсон байсан. Тэгээ энэ бол тань бүтнээрээ үлдсэн. За тэгээ эндээс л бол олдсон олдрууд бол энэний дараа бол ингээд байна. За энэ алтан тахилын алтан гуц болоо гэж үзэж байгаа. Тахилгаан тийм яг юм бол арай ийм жижиг юмар идэж ууддаг байсан баха л та тийм ээ. Алт тэгээ ядаа мөнгөн цаацж байгаа. Тэгэхээр чанаа Гайгүй. За одоо тэгээд энэ ч болох юм бол хазаарын сур ногтноос үлдсэн байгаа байдал нь байна. Тэгээд тэр цаана болох юм бол мөнгөн чимэглэл байна. За энэ болох юм бол тухайн дурсгалаас бол ийм олон цэцгийн хээтэй эдлүүд олдсон алт мөнгөн. Энэ бол алтан цэцгийн алтан хийн байна. За одоо энэ болох юм алталт нь болох юм бол алтан бүс байгаа. Жижиг тахилын дөрөвтэй гэсэн байна. Энэ жижигхэн алтан бүс байгаа. Яг нөгөө тахилар тайлганд ашиглаж байсан учраас энэ жижигхэн байсан болоо гэж үзэж болохоор. Алтан тутам. Бэний Монгол хүн гэж хэлсэн. Түрэг эртний түргийн хөх түрэг 7 дугаар зууны 8 дугаар зууны үед. За энэ титэм байна шүү дээ. Тэгээ урталт нь шууд ус суугац навтлын голонд зүсэн сайн хаа тэгээд алтан ийм бүгээр зөвлөлтүүд л яг тэр титэмний уртлын дээр шуун хэлбэртэй ус суугац энэ тэр. энэ шууны тэгэхээр бэлэгдлийг Тийм. Энэ алхам бол бас Монголын төв соёлын хосгүй хүн туршилт олсон культегний толгой. Энэ уртл энэ толгойг бол бид нар айгүй олон жилийн энэ бол эхнээс бид манад мэддэг байсан байна. Ийм титэмтэй байж шуун дуртай титэмтэй байж гэсэн л байдаг болохоос биш. Яг титэмийг бид нар үзэхгүй байж байгаа. Харин 2001 оны маллага тэрийг энэ бохрол нь олдорд ийм титэм байсан юм байна гэдэг баталж энэ яг ямар хүний бас дүрс болгосон бол гэдгийг таамаглал байгаа Энэ лөө. болох юм бол энэ төргийн мэрэгэн сайд культегнер. Энэ угаасаа нэрт энэ зориулсан бичээс хөшөөний энэ. Энэ хөшөөний хуулбар. Энэ дэд л болох юм бол одоо культегний болох юм бол байгуулсан гавья зүтгэл юу гэдэг нар бүгднийг бичсэн байна. Энэ дэд л болох юм бол арталт нь болох юм бол энийг бол тухайн үед бол хятадын хаан тус юм бол түргүүлтэй хэлхээ холбоо цайтай байж өөрийнхөө хойд хэлийг хамгаалуулах зорилгоор түргүүлтэй харилцаа холбоо сайжруулах гэж үздэг байсан. Тэгээд албаар бүр ингэж хятадаас дарагчуд ирж энэ хөшөө бишэлсэн. Энэ хоёр талд нэг талд бол эртний өрөөний бичгтэй одоо орхон инсан бичээс гэж нэрлэдэг. Энэ болох юм бол хятад бичээс. За энэ болох юм бол Чингис хаан төрөөд одоо бид нар ингээд Монголын эзэнт гүрний үед л орж ирж байна тийм Монголын үед Чингис хаан төрснөөс ахуулаад одоо энэ өвөд болтлоо хичнээн жилийн хугацаанд ямар дайн байлдаа гэсэн яасныг үзүүлсэн. За эндээс үзмөрүүд нас түүнээс хойш болоод явж байгаа юу? 13 дугаар зуунаас хойш болсон. Даниэл Чингис хаан шин залж байгаа гэл. Тэгэхээр өнөөдрийн энэ удирдлагын бас үзмөрүүдийн байршил одоо ерөнхий тэр агуулга гэдэг ч юм уу тэд нар бол бас үнэхээр одоо авууштай их сайхан зохион байгуулалттай явагдаж байгаа юм байна. Улсын үндсэндээ бол 3 хэсэгтэй. Нэгдүгээр нь бол энэс нинэн эртний үе. Тэгээд дараад нь бол эртний эзэнт гүрнүүд тэгээ одоо Монголын эзэнт гүрэн гэсэн. За тэгээд 1207-оос манай хийгдсэн он цагуудтайгаа дайнууд нь тийм манай монголчууд байсан. Тэгээ эзэнт гүрнүүдийг бий болгож газар нутгаа уламт хэлж байгаа гэдэг нь бол үзсэн. Энэ нэг 5,000 орчим бичлэг байна. Гадаадынхан бол энэ яг хэсэг дээр ирээд бол илүү их одоо мэдэх хүслэн дэрж байгаа. Яагаад тэгэхээр одоо Чингисийн Монгол одоо бид нар ч гэсэнтэй гадаар явж байгаад өө Монгол гингөө Чингисийн Монгол гэдэг их сайн мэддэг шүү дээ тий. Яг энэ зэнслэх. За энэ болох юм бол 13 14 10 Монголын эзэнт гүрний үеийн хүмүүсийн эдэлж хэрглэж байсан
За ингээд дөрөв энэ алтцсан дээр доотлолт нь болох юм бол хийтэй ууз чид сайн хараа дөрөвнийхэн юм дээр. За энэ болох юм бол Монгол жинхэнэ Монгол имэйл иймэрхүү байжээ гэж үзүүлж байна. Энэ болох юм бол Сүхбаатар аймгийн 5 толгоогоос олдсон дуушгал малтан зүтэлсэн. За энэ болох юм бол Ташуурнаа хамгаан. За энэ арьсан гутал. Гэхдээ дотроо болох юм бол яатсан хуйгалч гэсэн. Энэ гутал нь хуйгтай. Энэ алтан бүс байгаа. Юунаас ингээд бүс байгаа. Бүснийх нь хоёр талынх нь ойдл нь хоёр хүрээний ойдл нь болох алтаар алтан уцаар хийсэн. За тэгээд энэ болох юм бол Монголын үеийн сумны зэв, жад, тэгээд борохоо. За Монголын үеийн сэлэм. Энэ одоо хоёо. Энэ хуйгд бол энэ хуйг Энэ гал нилээн шатаад юу яасан вэ? хөрсөнд удаан жил байгаад жоохон гал шатсандаа биш. Тэр ч одоо нэтлэг багтай шүү. Өсөө сойрхон. Монголчуудаас эдний манаас амар мэдж байгаа. Монголын эзэнт гүрний нийслэл болох юм бол хар хором хот байсан тийм үү. Тэгээд хар хором хотны малласлагаас олдсон зарим туслууд бол энэ ч байна. За энэ язгууртны алтан бас. Энэ бол хамаагүй дөрвөн шиг энэ гоёлын тахлах биш жинхэнэ бодитоор хүн хэрглэж байсан байгаа гэж. Хамаагүй ч том хамаагүй ч урт байгааз. За тэр наадлынхын жижигхэн алтан гэсэн бол ногоо оюун моёртой хадгалж биш Тий. хүмүүстэй шилдэг цагтаараа оюун ногоо юм. За Тэн дээр алтч нь болох юм бол ерөөсөө газар өршөндөр бата өнгөө өргөдөг ганц спитал. Тэр оюун шигтгээдэд шараад бол малгаан гоёо. За тэр дээдлэлт нөгөө хүрэл ууз. Энэ болох юм бол пайз гэрээгээ алт мөнгө хүрэл гэрээгээ гэж байсан. Энэ болох хүрэл гэрээгээ. За тэр жижигхэн доор байгаа бол Монголын үеийн язгууртны тамга байгаа. Ясан тамга. Гэтэ ч юм яг юу гэсэн нэрийг тайлбарлахад арай уншигдчих болохгүй л жижигнэр ягаа хийцэн. Тэгээ бас хөрсөнд их удацаар удсан болохоор яг Энэ гэргээ дээр бичсэн байгаа бичиг ямар бичиг? одоо би ч хараад хэлэх хэрэггүй шүү дээ чинь. Өөр нэг сонирхолтой олдрууд болох юм бол зөвхөн бол монголчууд бол зөвхөн монгол гүрэнтэйгээ биш ойр хавийнхантайгаа биш бас алс холын нутгуудтай холбоотой байсан гэж баталгаа олдруулах юм бол энэ хоёр баг Египтийн парууны дэрс. Тэгэхээр бол торгоны замд түүний дараагийн бий болгосон өртөөний замаар болох манайх ийм том соёлын солилцоо хийдэг байжээ гэж үзлээ. Энэ доор байгаа Энэ болох юм бол мөнгөн цар. Тэгээд мөнгөн гүц баар энэ болох юм бол ойролцоо манайх таслалцсан. За үзэсгэлэнтэй том олдроо ирэх хэрэгтэй байсан. Тэр нь болох юм бол зан базрын оруулсан ногоон дээр ирэх хэрэгтэй байсан боловч харилцан ойлголцлын шилхэн үзлүүд бол авчирч чадаагүй. Яг нь манай Монголд нөгөө хит их орончд байдаг шүү дээ. Тэднээс өнөөдрийн үзмөрүүд Монголд ах яг аль музейнуудээс ирсэн бэ? Монголын түүх археологийн хүрээлэн Монголын үндэсний музей Богд хааны нэрмжид Богд хааны ордон музей гэсэн. За зан базар ганцхан соён гэгүүлэгчээс гадна болох нь маш их уран дархан хүн байсан. Тэгээд мөн бас олон бүтээл хийсэн. Түүний нэг нь болох нь бол зан базарт зориулаад Төв аймгийн одоогийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт тухайн аймгийн болгон Тушаатад дээр тухайн үед болгон Тушаатхан аймгийн Тушаатхан шүтлэх юм бол хийд байгуулж гисэн номын өргөө хийд байгуулж гисэн. Тэр нь болох юм бол сардгийн хийд гэж нэрлэгддэг. Сардгийн хийдэн малцлагыг манай хүрээлэн бол сүүлийн 3-4 жил хийж байгаа. Энэ хугацаанд бол ийм одоо зан базрын өөрийнх нь гад тэгээр өөрийнх нь тэг дүрслэг хийгдсэн маш олон бурхан дүрснүүд л үлдсэн. Энэ болох юм бол одоо язгуурын таван бурхан байна. Тэгээд энэ тахиланд ашигладаг бурхтын дүрснүүд тэгээд сүмийн хаалганы хэ баримлууд за тэгээд янз бүрийн хүний дүрснүүд төмөр сувраг зэрэг зүйл олцсон. Тань таван бурхны тухай дэлгэрүүлж байна. Би нэг яг мэдэхгүй өөрөө мэдэхгүй болохоор хотлоо яах вэ? Язгуурын таван бурхан гэхээр л мэднэ. Тэгээд хүн болгоосаа бүгднийг мэдэхгүй. За энэ болох юм бол сайн цагийн мянган бурхан гэдэг бүтээл.
сайн цагийн мянган бурхан гэж нэрлэдэг. Яг мянган Яг мянган бурхан бол энэ дотор бол байхгүй л юу тоолох юм бол байгаа. Тэгтээ болох юм бол энэ болох юм бол одоо 3 дахь төв мэндэлсэн гэж үздэг байхгүй. За одоо ингээд ардын үеийнээс 1900 оны үеэс эхэлж байна. Манайх болох юм бол 1911 онд үндэснэр хүчлийн удирдлагын ялсан дараа 1912 онд бол нийс хүрээний зургийг зурулсан байдаг. Энийг бол за би нэг зураач нэрийг мартчихжээ. Хон зурсан. Хэдэн онд болсон бэ? 1912. энэ Богдханы ардын музейд байдаг зураг. Харж ирсэн зураг юм. За ингээд номнууд Монгол бичгүүд бий болсон. Барын номнууд, алтан устай номнууд, мөн барын шунхан барын номнууд. За 11 онд мэдээж үндэсний хэрэгчлээний хувьсгал ялсан юм чинь Монголын хаан хатнаас ялсан. Сонгосон хаан бий болсон. Энэ бол 8 дугаар богдын 8 дугаар богдноос ганц хатан болсон богд байсан. Тэгээд 8 дугаар богдын хатан цагаан дээрх эрх цагаан дээрх дунд толмын дээл хувцс малгай гэдэг байна. Эдгээр бас төгс сайдын хосгүй үнд туршилт болсон. Эмхтэн үед л. Дунд толмын хатан дээл. Тий. Шашир гаргаа өдрөө хэлсэн. Угаадаг. Угаадгүй. Тэгээ галаар зэрэлдэг. Салхиар. Галаар үдэл гэж тийм. За. За энэ болох юм бол богдын ногоон ордон, богдын музей зураг, элтний зураг. Энийг манай элчин сайдын яамныхан бэлдэж авчихсан. Одоо энэ болох юм бол 19 дугаар зууны сүүлч 20 дугаар зууны ихэнх үеийн эрдийн монголчуудын хэрэгжилж байсан эдлэлт. Энэ чинь нэг сонирхолтой бол байгаа нэг энэ нарны цэг. Тэгээ ингээд хэд хутга тий. За тэгээ наадч нь хөөрөг дайлан ганс тамхины ууд домб савхан хувин архины гүц мөнгөн аяр модон шанаг за тэгээд морины адуу малын тамга Эдгээр эд дурсгалтай болохоор эдгээр богдын музейд биш зарим нь бол эдгээр бол зарим богдын музейд зарим нь бол Монголын үндэсний музейд татгалзаж байгаа. За тэгээд морин хуур энэ бол 19 дугаар зууны эсвэл 20 дугаар зууны их үеийн хийц. нийтдээ өнөөдөр яг хичнээн үзмөрүүд энэ танхимд байгаа бай. Монголоос болох юм бол 500 гаруй үзм авчирсан. Одоо Солонгосоос ирсэн хэсгийн байгаа тэрнтэй ч байгаа. За энэ болох юм бол манжин үеийн цэргийн хувцас. Одоо ингээд малгай гутал, малгай тийм дотор малгай тэгээ ингээд хуйгалсан дээлэн, ном сумн. Тэгээд тэр тооён жаднууд биш юу сумны зэвнүүд байна. За тэгээ гутал, хуйгалсан гутал тэр байна. За энэ болох юм бол Солонгосыг хадгалж байгаа Монголын холбоотой түүхэн дуршгалууд. За бид нар түрүүнд энэ харж ирсэн тэр хөрөл тогоо төлөв бас тэр байна. Морины амгаа зузаанууд хэрэглээд энэ байна. Тэр яг адилхан байгааз. За тэгээд энэ бүгдийн энэ сууж байгаа энэ жанраасаг бурхан, хоёр жанраасаг бурхан. За энэ тогоон дотор болох юм бол манайх надад сүүлийн үед яг их хүчийг аваад байгаа энэ эртнээсээ байсан нэг 5 нүдэн хийтэй 5 хүчин энэ байна. Энэ бол Юангур манайхан Юангурны үед л энэ ч хэлсэн гэж үзэж байгаа. За тэгээд энэ болох юм бол хоёр төл энтгэс олцсон тийм. Солонгосоос олдсон. Тийм. Одоо эдгээр дурсгалууд Солонгост яг аль музейд байрлаж байгаа Энэ музейд үндэсний хаан музейд. За тэгээд энэ болох юм бол Хувлын хаанаас Монголд очсон Солонгос гуйлан улсын хүнд Жосооны хүнд өгсөн өргөмжл ламд өгсөн өргөмжл гэж байгаа. Ялгах бичиг нь Хувлын хаан өгсөн байгаа шүү.
За тэгээд чосооны үед болох юм бол Монгол нутаг дээр бол хүмүүс амьдрахдаа солонгосын хүмүүс төрийн албан тушаалтанд орохдоо заавалчгүй монгол хэл мэддэг, монголоор уншиж бичиж чаддаг байсан. Тэрэнд зориулсан сурах бичгнүүд. Тэр одоо дэх үед бол монгол хэл брэнд болж ирсэн гэсэн үг биш үү? Одоо үед бол англи хэлийг сурж иж ажилд болдог бол тухайн үед бол Аз Европын том гүрэн нэгтгэсэн том гүрэн байсан. Юан гүрний үед бол энэ бол заавалчгүй харилцаа холбоотой байхын тулд заавалчгүй харилцах улсын хэлийг мэддэг байх хэрэгтэй. монгол хэлийг сурж ирсэн байна. Шаардлага тавьдаг байх нь юм шүү дээ. За энэ болох юм бол хөвсгөлийн бүрэн дотор сумын уушгаа өвөр гэдэг газар байдаг. Ийм хүн толгойн хүний толгойн дурстай буган хөшөө байдаг. Тэрний дөрөв талаас нь авсан хэв. За иймэрхүү байдалтайгаар үзэсгэлэн маань дуслаа да. За танд маш их баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн үзэсгэлэн маань яах аргагүй гадаадынхан битгээл манай монголчуудын маань үзэж хараагүй тэр гахалтай өв дурсгалын эд хэрэгслүүд бол ирсэн байна. Сөүл хатад тийм ээ. Тэгээд энэхүү үйл ажиллагааг бас санаачлаа зохион байгуулж байгаа танд болон танаа баг хамт олондоос гүнээ талархал илэрхийлье. Санаачлагч нь болох юм бол шинжлэх ухааны академийн төв археологийн хүрээлэнгийн эрдэмтлийн тэргуулт ажилтан иргэцэн доктор профессор иргэцэн залууд би тэгээд манай хүрээлэнгийн захирал Ис Чулуун тэгээд юуны үндэсний музейн захирал Сүхбаатар Богдхааны ордон музейн захирал Минцайхан гэсэн хүмүүсүүд байгаа. Тэгээд яг хамтран оролцогч нь болох юм бол хамгийн гол зохион байгуулагч тал нь бол одоо энэ үргэлжлэн өөр дээр хүлээж авч байгаа Солонгосын үндэсний музей. Энэ бүх хүмүүсийн идэвхтэй үүрэг оролцооны үр дүнд энэ үргэлжлэн ингэж амжилттай гараад дуусах төгсөж байна. Тэгвэл одоо та энэ үзэсгэлэн маань дуусах нэлээд төгсөж байна гэсэн шүү дээ. Тэгэхээр үр дүнг нь бас яаж харж байна? Үр дүн нь ер нь болох юм бол бид нар бол Солонгост бол тусгай үзэсгэлэн бол өмнө нь 4 удаа зохион байгуулсан. Тэр нь болох юм бол буушмалгүй хамтан судалсан судалгааныхаа ажлын үр дүнд гарсан олдрол электроник бол дэлгэн тавьжсэн, сэргэнсүүлсэн. Энэ удаад болох юм бол Монголын түүхийн бүхэл үеийг хамаарсан чулуунцгаас аваад 19 зууны сүүлч 20 зууны их хүртэл үеийг хамаарсан олдрол электроник авчиж тавьж үзүүлж байгаа байна. Нэгдүгээр энэ нутгийн энэ хүмүүс болохоор бид эртнээс харилцаа холбоотой байсан байна. Бид биенээс мэдх юм байна гэж харуулж байна. Хоёрдугаар нь бол зөвхөн Монголын түүхийг бусад бүс нутгийн түүхийн цогцоор нь авч үзэж харах боломжийг олгож байна. Тэгвэл одоо үүнээс салбарлаа дараагийн үйл ажиллагаанууднаас ямар үйл ажиллагаа байгаа вэ? Бид одоо үүний дараа бол манайд бол мэдээж бид нар Монсол төсөл манайд үргэлжилж байгаа. Энэ жилийн маллах судалгааны ажил 7 сарын 28-29 үед эхлэх ёстой. Тэгээд өөр олон төрлийн судалгааны ажлууд явагдана. Мөн зөвхөн энэ үзэсгэлэн нээгдсэн байхад дайнд бол манай дайн улсад бол бас Монголын үндэсний түүхийн Монголын үндэсний музейтэй хамтраад бол шинэ үзэсгэлэн бол нээсэн тэр нь одоо ажиллаж байгаа. Өөр бас ямар улсуудаас их санал ирдэг вэ? Манай Монголын одоо үзүүрийг үзэх хүсэлтэй эсвэл энд ингэж одоо тавьж танилцуулж болох уу гэдэг те санал. Ер нь бол маш олон улсаас ирдэг. Тэр бол тусгаал нэрлээд яах вэ? Зүгээр өмнө нь бол Германтай, Германтай, Австртай, Америктай, Японтай хамтарч үзэсгэлэнүүд гаргаж ирсэн. Сүүлийн 2012 оноос хойш энэ үзэсгэлэн гарахгүй байж байгаад энэ бол анхныхаа үзэсгэлэн болж Солонгос улсад гарч байна. За танд маш их баярлалаа. Тэгээ таны цаашдын энэ ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. Ерөө илүү их гадаадынханд илүү их монголчуудтай бас үзмөрүүдийг бас соёл түүхийг манаас сурталчилж таниулаасай гэж хүсэж байна. Танд амжилт хүсье. За баярлалаа. тэргийг одоо ерөөсөө бас нэлээд таниулж Солонгос үндэсний музейн талбай дотроос Монгол гэр баригдсан байна. Тэгэхээр энэхүү гэрийг бас хариуцж байгаа ажилтнуудтайгаа уулзъя. Сайн байна уу? Өөрөө танилцуулахгүй юу? Намайг Тунгалаг гэдэг. За энэ гэр бол одоо Монгол Солонгосын соёлын төвөөс Монгол энэ үзэсгэлэнд зориулан одоо
Лос улсын төв музейд ингэж 5 сарын 4-өөс эхлүүлээд одоо 17-ны дуустал хүртэл ингэж Солонгосын ард түмэнд одоо өөрсдийнхөө нүүдэлчдийн амьдралыг танилцуулах зорилгоор ингэж барьсан. Манай гэрийн дотор бол одоо морин Монгол хүмүүс ч одоо мориороо бахархдаг штеп. Эмээл тэгээд айрагны хөхүүр, Монгол үндэсний хувцс, морин хуур гэдэг манай Монголын одоо нүүдэлчдийн соёл болон Монгол хүний одоо соёлын хэрэгцээнд бүх хэрэгтэй зүйл тавигдсан байгаа. Одоо тэгвэл ингээд тайлбарлаад орчуулад явж байхад солонгосчуудад хамгийн их сонирхож байгаа ч юм уу эсвэл асууж байгаа зүйл нь юу байна вэ? За манай гэрт орж ирсэн солонгосчууд бол бүгдээрээ одоо энэ Монгол гэрээ маань бүхэл юм их одоо шин содон одоо санагч байна гэсэн тийм сэтгэлдтэй байсан. Тэгээд энэ гэр дотор жишээлх юм бол хамгийн сонирхолтой харж байгаа хамгийн их асуудаг юм бол тэр одоо манай айрагны хөхүүр байж байна. Тэрийг одоо солонгосчууд хараад энэ одоо хувцс юм уу? Ямар учиртай юм бэ гэдэг их гайхсан янзтай асуудаг. Тэгээд тэр болгонд одоо тайлбар өгөөд бид нар энэ одоо Монголын үндэсний ундаа айраг гэж ундаа байдаг. Гүүний саамаар одоо эсгээд ингээд тэр саунд дотроо ингээд айраг нэрдэгэ. Тий гэж тайлбарлаад тэгэнгүүт одоо бас ингээд ууж үзхийнсэн гэсэн тийм хүсэлтэй хүмүүс маш их байсан. Ерөнхийдөө бол тий ерөнхийдөө шагаа нислахыг зааж өгч байгаа. Шагаа нислахыг одоо энэ нэг шагаа жишээлбэл манай одоо 5 өшөө малыг бэлэгддэг тий. Ингээд тавьчих юм бол энэ хэлбэр одоо жишээлх юм бол морь гэсэн морийг төлөөлж байгаа. Ангичих юм бол тэмээ болно гэдэг ингээд тайлбарлахаар зэрэг маш их сонирхолтой хүлээж авдаг. Тэгээ ерөнхийдөө шагаа няслах тоглоомыг зааж өгөн. Тэгээ дээрэс нь дөрвөн шагаагаар мэргэлдэг мэрэг. Тэгээ морь уралдуулах гэх мэтчлэн одоо тоглоом одоо шагаагаар хийдэг. Шагаагаар ерөнхийдөө бол их олон янзын тоглоом монголчууд тоглодог гэдгийг маш хэлжгүүр маш сонирхолтой хүлээж авна. Тэгэл яг би битээрээс ингээд нөгөө нэг шагааг ингээд хүмүүс бүр юу вэ гэж гайхаад хараад энэ одоо баг л шүдүү гэж асуухаар ингээд битээр ирээл тайлгаа ингээд айгу тийм яасан тий ясуу гэдэг. Үнэхээр одоо цэвэр яс байна гэж зарим нь айгу ингээд одоо хайрлах ч юм уу эсвэл их азтай ч одоо ясан гэж би одоо нүдээр үзэж гараар барьсан их сонирхолтой байна гэж хүлээж авсан тийм их гой акшингуудтай өдөр болгон тулгардаг. Тэгээд дээрэс нь зарим нь яс гэдэг юм гэхээр зэрэг гів хаяа гэж зочж барьж юм гэдэг. Хэлэхэд бол одоо Монголынхаа сүүл би ч гэсэн бас түүхээ мэдгүй хүн бэлээ. Гэхдээ ер нь бол энэ үндэсний төв музей дээр юм жоохон удаан хугацаагаар байсан да. Ер нь ингээ гэр бүлэрээ ямар ч орны тийм музейг сайн үзэж яах хэрэгтэй. Тэгвэл хүний нүд энэ мэдлэг нь айгүй одоо юм өргөжн. Дээрэс нь Монголынхаа түүх соёлыг хүүхдүүдтэй өөрсдөө бидэрт мэдгүй юм зөндөө байгаа. Бүр тэг жахамт манай Монгол оюутнууд орж ирээд энэ чи юу илээ гэдэг аригныхаа хүүрийг мэдгүй юм бас энэ таарч хийсэн. Тийм учраас бүр ядгалжил өөрсдийнхөө одоо нөгөө ингээл 5 хөшөө малнаасаа өгсүүлээд ерөөсө бүгдийг мэдчих хэрэгтэй. Анаас Би Монгол Би Монгол Би Монгол. За өнөөдрийн үзэсгэлэнгээс үзэхээр манай Монгол гэр бүл маань бас хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Өөрсдийнхээ алдар нэрийг бас үзэгчид маань танилцуулах байна. За сайн байцгаана уу? Намайг Бүрүсрэн гэдэг. Сайн байна уу? Мөхцаяа гэдэг. За. Сайн байна уу? Намайг Анд гэдэг. Сайн байна уу? Намайг Түс гэдэг. За тэгэхээр өнөөдрийн үзэсгэлэн дээрээс явж байгаа ингээ Монгол хүмүүстэйгээ таарсан чи их гоё байна. За гэр бүлээр явж байгаа юм шүү дээ. Энэ хүмүүсийг бас үзэсгэлэнг яаж мэдээж ирвэ? Энийг энд байгаа монголчуудын Facebook группүүдээс бас харсан. Тэгээд манай Монголын үзэсгэлэн эдний үндэсний төв музей дээр болж байна гэсэн мэдээг дуудаад тэгэл нааши үзэх гэж ирсэн. Тэгээ бас наадмын баяр болж тэгээ бас наадмынхаа баяр яриад гэр бүлээр амрангаа бас
үндэснийхээ өөрсдийнхөө мэдсийг үзэх гэж ирж байгаа. За сэтгэгдэл хэр байна? Ер нь Монголынхаа үзмөрүүдийг үзсэн. Амар өндөр байна, маш их бахархаж байна. Тэгээд бидэд Монголдоо ерөнхийдөө бас ийм музей үзэж байгаагүй байхгүй юу. Тэгээд яг хүний нутагт ирсэн байна ийм музей үзэх хэрэг илүү их бахархалтай байдаг юм байна. За яг одоо үндэсний музейн ажилтнтай суулзаад байна. Тэгэхээр ажилтнтай уулзаж бид нэр яхаа гэхээр энэхүү өдрөлийн сэтгэгдэл тэгээд хүмүүсийн үзэж байгаа хандлагыг бас ерөнхийд нь асууя гэж бодож байна. 자, 이제 그 몽골 박물관 착한해 제국 지금 스태프로 활동을 하고 계시잖아요. 네. 그래서 이제 물론 이 전시도 관람을 하셨죠. 네. 그 저기 관람 소감이나 그런 것에 대해서 좀 말씀을 해주시면. 네. 뭐 사실 뭐 관람객들처럼 본격적으로 많이 뭐 관람을 위해서 항상 있었던 건 아니지만 그래도 전시 기간 내내 이렇게 상주를 했는데 정말 우리나라와 몽골의 다양한 옛날부터 그런 굉장히 광범위한 국제 교류, 몽골과의 대외 교류가 있었구나 하는 것을 알 수 있었고 또 관람객분들도 굉장히 유익한 많은 정보를 얻어가시는 모습을 보면서 전시장을 지키는 스태프로서 굉장히 뿌듯했습니다. 자, ерөнхийдөө үзэсгэлэнгээ үзсэн гэ. Тэгээд одоо Монгол Солонгосын хоорондын харилцаа маш одоо эрт дээр үеэс ахуулаад тийм гүнзгий харилцаа байсан юм байна гэдэг нь надад маш их сонирхолтой санагдсан. Тэгээд дээрэс нь одоо манай музей үзээд явж байгаа үзэгчд маань гарч ирээд маш их сэтгэл хангалуун тэгээд дээрэс нь маш өгөөжтэй одоо маш их мэдээллийг аваад гарч ирж байгаа нь миний хувьд одоо энэ музейн ажилтнаар те стаф хийгээд явж байгаа гин хувьд маш одоо бас давхар сэтгэл хангалуун байсан. Өмнө нь ер нь иймэрхүү өдөрлөг үйл ажиллагаанд оролцож байсан айл эсвэл Монголын тухай ямар нэгэн одоо мэдээлэл ч юм уу хаа нэгтээс олж авч байсан уу? 몽골에 대한 칸헤제 제국 말고 어떤 다른 경로로 몽골에 대한 어떤 정보를 예전에 들었었던 어떤 그런 경험이 있으셨는지? 제가 대학교에서 역사를 전공을 했는데 사실 딱 그 중국사를 위주 많이 배워서 사실 몽골 자체의 역사에 대해서는 많이 배우진 않았고 그냥 중국의 뭐 북방민족 약간 침입 대륙에 대한 약간 정복하고 약간 그런 식으로만 알고 있었는데 이번 전시 통해서 좀 많이 배울 수 있었고 앞으로 조금 더 몽골이라는 나라에 대해서 좀 알고 싶다고 생각을 했어요. яг өөрөө бол түүхийн мэрэгчлэр одоо боловсрол эзэмшиж төгссөн их сургуулаа. Тэгэхдээ тухайн үед бол яг Монголын түүх гэхээсээ илүү Хятадын түүхийг төлхөө бидэрт одоо зааж танилцуулдаг байсан. Тэгээд энэ удаагийн одоо Монголын үзэсгэлэнгээр дамжуулаад Монголын талаар маш их мэдлэгийг олж авсан. Цаашдаа ч гэсэн одоо тэр талаар ингээд судлаа мэдээ гэсэн тийм хүсэл эрмэлзэл төрсөн гэдэг чинь. Үзэгчдээ тэгэхээр өнөөдрийн хааны эзэнт гүрний Монгол сэдвт үзэсгэлэн бол бид нэр үзлээ. Сэтгэл бол маш өндөр байна. Тэгээд Монголынхоо түүх соёл, өв уламжлалыг харуулсан эдгээр гайхалтай зүйлсийг бол сурталчлан таниулсан үзэсгэлэн зохион байгуулж байгаа. Мөн зохион байгуулсан нийт эрхэм хүндэт Монголд мөн Солонгос дахь хүмүүстээ бүгдээрэнд нь маш их баярлалаа гэдгээ илэрхийлж байна. Мөн дараагийн удаа ч гэсэндээ үүнээс санаа аваад Монгол залуучууд маань, монголчууд маань эдгээр үйл ажиллагаанаас санаа аван өөр үйл ажиллагаануудыг бас дахин хэрэгжүүлж зохион байгуулаасаа гэж хүсэж байна. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэгтэй хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Монгол хүн та мэдээж өөрийнхөө сэтгэлд дүрлцэн асч би тэр агуу их хайр хүндэтгэлээ үргэлж бусдын сайн сайхны төлөө монголчуудынхаа төлөө зориулсан байгаасаа гэдэгт итгэлтэй байна. Ингээд дараа уулзтлаа. Түр баяртай.